Сайн уу, ийм үе байна. Hidden Love хэмээх хятадын 2023 оны Армантаг өсвөр насны сэдвтэй телевизийн цуврал болох Санзи охины анхны хайр, ахлах сургууль, их сургуулийн амьдралын тухай өгүүлэх 25 ангитай маш хөрхөн гэгээлэг киног тайлбарлахаар бэлтгэлээ. Хэрвээ манай сувг таалагдж байвал комент үлдээж, subscribe дараад дараагийн бичлэгүүдтэй минь хамт байгаарай. Зарим хайр ганцхан харцаар эхэлдэг. Тэр харц нь хин нэгний зүгээр л сонирхох биш, зүрхний хаа нэгтээ шивнээ үлдээх тийм л харц. Энэ бол Санзи охины анхны хайр. Түүний химээч мэдээгүй, өөрөө суучнуулсан нууцхан хайр. Санзи 14 настай, өөрийнхөө сахилгагүй жаахан охин. Хижээл дээрээ бодлогошрон хижээлдээ анхаарахгүй сууж байгаад багшийнхаа хараанд өвтчихнөө. Санзи гээд багш нь хид хідэн удаа дуудах боловч тэр сонссонгүй. Багш нь хичээлдээ анхаарах талаар анхааруулсан ч бас л өөр юм хийж байгаад багштай баригдчихнаа. Багш нь уурлаад маргааш эцэг ихээ авчирч уулзуулах талаар хэлв. Одоо Санзи сандарнаа аав ээждээ хэлхээсээ айгаад ахтай хэлье гэж бодно. Маргааш ирээд багштай уулзаад өгөөч гэж мессеж илгээхэд үгүй ээ гин. Сэтгэлээр унаад гэртээ ирээд ээждээ хэлэх гэж байхад ээж нь ах чинь ирсэн дээд давхарт байгаа энэ жимсийг ахтай хүргээд өг гин. Манай хүнч баярлаа дээд давхарлаг үнэ. Гэвч хаалга онгойход ах нь биш байлаа. Хизээ шарж байгаагүй зөөлөн инээмсэглэлтэй нэгэн түүний өмнө зогсож байлаа. Санзи ихэд гайхаж ахаа та гоо сайхны хагалгаанд орчихсон юм уу гэж асуучихна. Тийм байлгүй дээ, ах нь биш байлаа. Ах нь ард нь ирээд зогсож байна. Санзиг харсан цагаасаа л дооглож тоглоом тохуухийн. Санзиж бууж өгөхгүй худлаа уйлаад ээжээр ахыгаа загнуулчихнаа. Бас сэрэглэн эцэг эхээсээ нуугдсан багштайгаа уулзуулах хүнээр анхынхаа найзыг сонгоод түр ах болгож багш дээрээ дагуулж очихоор хамлалт авна. Цаг хугацаа гэдэг их сонин зүйл хоромхон зуурл өнгөрөх мэтгэр нь бүхнийг өөрчилчихсэн байдаг. Хизээний сахилгагүй охин байсан Санзи одоо 17 нас хүрчээ. Нүдэн улам гүнзгий, сэтгэл нь илүү дотгошоогоо болчихсон байна. Би ирлээ хэмээн чанга дугаар дуудсан ч Санзи тоосон шинжгүй ах дүү хоёр нэг нэгнээ хошигнон шоглосоор байнга л сөргөлдөг зангаа орхисонгүй. Ах нь ойр байр руу нүүж ирж байгаа тухайга хэлнэ. Санзи дотроо түүний найзтай ойрхон байхын тулд бяцхан төлөвлөгөө боловсруулж би чамд нөхчин тусалж болох уу хэмээн гинэн харцаар асуувал ах нь түүнийг хүүхэд гэж бодсон мэт дургуутсан толгоос ихсэрнэ. Гэсэн Санзи тийм амархан бууж өгсөнгүй. Аав ээж дээрээ очин гуйсаар байж эцэст нь зөвшөөрүүлж чадна. Ахта нүүхтэн туслахаар Санзи очноо. Аавынх нь машин зогсож байхыг олж хараад сониучрхан очтол дотор нэгэн бяцхан үнэг болон жаашуугийн нэртэй ном байна. Түүний араас жаашуу гарч ирээд түмэнд хандан жаахан гүгүүд байсан том болчихжээ. Түүний нүгэнд Санзи ичингүүрэн нүүрэн баг зэрэг халуун шатах шиг болж нүдээ бурууллаа. Ахта туслахаар ирсэн юм химээ намуухан хэлэхэд жаашуу улаан үнэг чамд таалагдж байгаа бол чи авч болно хэмээн гараа сунгаж өгөөд энэ чамд илүү цохино гин. Ачааг нь өргөн ороход ах нь нуцаа оролдон суусаар байсанд Санзи баг зэрэг уурлав. Тэр өдөр Санзи ахыгаа дотор байрны найзуудтай танилцав. Тэдэнтэй яриа өрнүүлэхдээ жаашуугийн талаар олон зүйлийг мэдэж авсан. Тэр одоогоор найз охингүй байнгын цагийн ажил хийж амьдралаа зохицуулдаг гэдгийг олж мэднэ. Орой нүүх ажил дуусгаад ах нь чамаа гэрчин хүргээд өгье хэмээн хэлсэн ч Санзи татгалзаж ганцаараа явлаа. Гэтэл явахдаа яарч дэвцэндээ хичээлэн дэвтрээ орхичихсан байсныг мэдсэнгүй. Оройн жаашуу түнд залгаж дэвтрээ мартчихсан байна. Маргааш ирж ав. Даалгавраа хийхгүй бол болохгүй биз гэж хэлв. Түүний дууг сонссон Санзи догдлондоо нойр нь хүрэхгүй маргааш ирт уулзна хэмээн бодож догдлосоор хонно. Өөрийгөө ирц сэрээ гэж олон сэрүүлэг тавьсаар унтнаа. Өглөө эртлэн босож уулзах газраа очиод хүлээн зогсно. Нэг хоронд бодолд автан дотроо шивнэн. 14 настайд ч бас ингэж сургууль дээр ирэхийг нь хүлээж байсан. Ангидаа ганцаараа уулзсан Санзи санал дээр сун байн цаг харна. Артаж үз би үүнээс удаан хүлээж чадахгүй. Ирэхгүй бол ирэхгүй л биз гэж хэмээн амандаа өгүүлсээр зүнхээ аван гарахын даваан дээр жаашуу хоцорсон ч ирсэн байдаг. Өнөөдөр ч бас ирэх болов уу гэж бодон зогсно. Утсан дуурж авахад тэр утасны цаанаас ирчихжээ гэсээр ард нь ирчихсэн дүүн зориулж авсан сүгээ гацарт нь нагаад мэдлэнэ.
Тэр хоёр хамтдаа дэлгүүрийн өмнөх ширээн дээр сууж өглөөний цай унгаа гэрийн даалгавраа хийлээ. Авчирсан сүгээ задлж өгөхийг хүсэн ч тэр татгалзав. Учир нь сүний харшилтаа учраас зүгэндээ хижгэв. Санзи 14 настай үеэ дурсан санана. Тэр бас нэг удаа хоцорч ирсэн ч Жаашуу багштай нь уулзаж түүний төлөө багшийг нь магтан хөнгөн аргалж байсан. Өглөөний цай дуусны дараа Санзийг сургуульд нь хүргэж өгөнгөө цүнхэнд нь нэг жижигхэн цас шургуулав. Сургуулийн үүдэн түүнийг угтах Жинчүү химээх бага ангийн найз нь бүжиглэн гүжирнэ. Өөртөө анхаарал татах гэж оролцсон Санзи түүнийг гүйтэн харж үл дамсарлаа. Түүний энэ үйлдэл нь Жинчүүгийн сэтгэлийг шархлуулсан ч тэр хүү Санзид сайн нэлт байв. Тэр орой гэртээ ирээд зохион бичлэгээ уншихад ахыг нүүхт нь туслав химээх гарчигтай өөрийнхөө тухай бичсэн байсныг нь уншаад догдлоноо. Аав ээж нь амралтаараа найзынх руугаа явах тухайгаа хэлээд чийч бас хамт явбал яасан юм бэ гэж Санзид санал тавина. Гэвч тэр жижигхэн нэмсэглээд баг зэрэг толгоос ихсэж үгүй би үлдмээр байна хэмээн хэлв. Эцэст нь гэртээ үлдэж ахаараа харуулахаар болов. Ах нь түүнийг хооллохоор дагуулж гарахад түүний хоёр найз нь ч бас хамт байсан бөгөөд тэдний нэг нь Жаашуу байлаа. Чин цууж явтал гинэд гизэн өвдөж нүүрэнчээс улаав. Сарын тэмдэг нь ирсэн байж эцэндээ ахтаа хэлж чадалгүй машинаас буух мөчөд зориг гарган шивнэлээ ахаа надад туслаач гэвч ах нь ахт ойлгосонгүй. За энд удаан сууж болохгүй төргөн буу гэж зандраад явчихав. Санзи эвгүй байдлаасаа болж нулимс туслуулан алхаж байтал Жаашуу түүнийг сэм ажигласаад юу болохгүй байгааг нь ойлгов. Тэр түүний араас дагаж ариун цэврийн өрөө орё гэж аяархан хэлээд араас нь дагаж ариун цэврийн өрөөнд хөргөж өгнө. Удалгүй Жаашуу ахт нь нөхцөл байдлыг гээйлж дэлгүүрээс шаардлагатай хэрэглэлүүдийг бас өөрийнх нь өмсөж байсан загвартай яг адилхан нэг юу бүх бодолтой авч нэгэн эмэгтэйгээр дамжуулан Санзид хүргүүлв. Санзи ихэд санаа зовн царай нь улааж ариун цэврийн өрөөс гарч ирэхэд хаалганы гадаа төрсөн ах нь зогсож байлаа. Түүнийг хараад Санзи баг зэрэг тавшрав. Хоолсны дараа тэд автомат тоглоомын газар тоош тоглоно. Санзи мөрөөдлийнхөө цагаан баавгайг авах гэж хэдэнтэй оролцсон ч чадсангүй. Жаашуу түүний хажуу зогсож нам гүмхэн нэмсэглээд гараа сонгон нэгэн оролдлогоор цагаан баавгайг аваад түүнд өглөө. Жинчүү өөрийнхөө төрсөн өдрөөр зориг гарган Санзид сэтгэлээ илчлэхийг хүсв. Гэвч Санзи түүнийг үг хэлж амжаагүй байхад харьлаа гэж хүднэр хэлээд гараад явчихлаа. Гэтэл үнэндээ Санзигийн найз Жинчүү сайн байсан нь ил болов. Жинчүү араас нь гүйж гарч ирээд л нулимстай дуугаар чи намайг мэдэхгүй байгаа гэдэгт итгэхгүй байна. Чи мэдэхгүй гэж юу би чамтай хамт сургын тулд хичээсэн. Би чамд сайн гэдгээ хэлвэл чи юу гэж бодож байна хэмээн цөхрөн асуулаа. Санзи харц буруулан тайван боловч шийдэмгий хэлв. Би чамайг хичээлээ сайн хийгээсэй л гэж бодож байна. Энэ талаар ярих хэрэггүй гэж хэлэн хойвол маргалтан зогсож байтал Жаашуу чимээгүйхэн араас нь ирчихсэн байлаа. Жинчүү түүний харцыг анзаараад нулимс туслуулан цухтан одов. Харин Санзи зогсоод өөрийгөө ч түүнийг ч ойлгохгүй байлаа. Санзи та бүгдийг сонсчихсон уу гэж асуухад тийм ээ гин. Чи ахлах сургуулийн сурагч ийм эрт үерхэж болохгүй гэдэл сургаал альднаа. Хичээлээ хий гэж би хэлсэн шүү дээ. Та сонсоогүй юм уу гэд өөрийгөө өмөрнө. Чи түүнийг өвтгөж болохгүй гэдэл зөвлөнө. Санзи сургуулийн спортын наадамд өндрөө сарайхаар шийджээ. Тэмцээний үеэр ах нь Жаашуутай хамт сайн дурын ажилд ирсэн байлаа. Санзигийн ээлж болоход зам дээр гараад хүчтэй усардал буухтаа хөлөө гэмтээчгэв. Ахан сандран гүйж ирээ түүнийг үрж явах гэтэл ангийн багш Жаашууг харан түүнийг ах нь гэж бодсон учраас түүнд өрөөлөв. Тэр шархыг нь цэвэрлэж боолт хийж өглөө. Санзи түүнийг харангаа дотроо шивнэ. Зүрх минь яагаад юм хурдан цоглоно вэ? Энэ мэдрэмжийг би өөрөө ч ойлгохгүй байна. Гэвч өөр нэг сурагч гэмтгэд Жаашуу тийш гүйж очиход Санзи түүнийг ширтэн тэр сайн хүн надад сайн ханддаг юм биш. Тэр бүгдд сайн ханддаг бололтой. Би онцгой нэг юм биш гэж ботноо. Дараагийн өдөр хичээл дарахад ахын залгаж би өнөөдөр очиж чадахгүй. Жаашуу чамайг очиж авна гэхдээ чи баг зэрэг хүлээх хэрэгтэй боллоо гэв. Гэтэл тэр мөчөд жин рүү ирж хамт дэлгүүр явъя гэж гараас нь хөтлөн авч яв. Гэвч жин рүү үнэндээ түүнийг дэлгүүрт биш нэг нарийн гудамжаар дагуулan дээлхүү охтууд дээр авчиж өгөө. Охтууд түүний цүнхийг ухаж төрөвчтэй мөнгийг нь булан авч маргааш мөнгө авчирж өг гэж зурдуулв.
Жин рүү Санзигаас нулимс туслуулан уучлалт гуйсан Санзи уурлан түүнийг орхин явлаа. Тэр мөчөд Жашу гинэд гарч ирж түүнийг олж харав. Санзи түүнийг харамгцаал нулимсаа барьж чадалгүй зөрхрөн уйлж Жашу түүнийг зөөлөн тэврэн гаргацаар гэрлүүн дугуугаар хөргөж өгөв. Тэр орой Санзи ширээндээ суугаад бодлоо цаасан дээр болгов. Надад нэг нууц байгаа. Би зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч магадгүй. Жашууд дурлсан байх. Тэр цаасаа од хэлбэртэй нуглан түүний өгсөн сүүний савнд хийгээд нув. Дараагийн өдөр хичээл дарахад ах нь найзуудтайгаа сургуулийн гадаа ирж дээрлэхүү охтууд дээр очин төрөвчийг нь булан авч тэднийг нэг сайн айл авнаа. Нэг өдөр аав ээж нь Санзиг дуудан суугаад өнгийнхэн талаар ярилцав. Пицкийн дүнчин муудсан байна. Амралтаараа багш хөлсөж хичээлээ давтуулъя гэж ээж нь шийдэмгий хэллээ. Маргааш нь түүнийг багштай нь уулзуулахад түүний багш нь Жашу байлаа. Санзи харамгцаал нүдэн гэлэлзэн. Одоо бол хичээл хийгээс татгалзах шалтгаан байсангүй. Жашу түүнийг хичээл дуртай болгохын тулд шинжлэх ухааны музейд дагуулж авав. Тэнд Пицкийн хуйлуудыг сонирхолтой байдлаар тайлбарлаж олон янзын гайхалтай туршилтууд үзүүллээ. Санзи түүний ярихыг шимтэн сонсож байлаа. Гэвч тэр дундаас нэгэн асуулт эсэлгүй амнаас нь гарав. Танд найз охин байгаа юу? Жашу хөмсөг зангидан нэмсэглээд харлаа. Санзи баг зэрэг ичингүүрэн та мөрөөдөлтөө бидтэй. Хэрвээ найз захинтай болчихвол мөрөөдлөө орхих байх гэж бас надтай сайн харьцаа болчих байх гэж хэмээн шивнэлээ. Жашу үл ялаг нэмсэглэн одоо л намайг чамд сайн ханддагыг мэдв. Юунд хэтрүүлэн бодно вэ? Хэрвээ чи намайг хэдэн жил харахгүй бол мартна бидтэй гэж хариулав. Санзи намуухан нэмсэлж хэрвээ та найз захинтай болвол хамгийн дөрөнд надад хэлээрэй гэв. Жашу эргэлзэлгүй толгой дохинд тэгээжи төрүүлээд харчих гэж амлав. Тэр орой гэртээ ирсэн Санзи зургийн дэвтрээ музейд орхисноо мэдв. Музей рүү залгаж асуухад би хамт явж байсан хүнд чинь өвчгсөн гэж хариуллаа. Санзи түүнд өөрийг нь зурсан байхыг мэдчихгүй гэж сандарч онлайн найз залуутай надаас тавах гих мэдчлэн худалцвал зохиож өөрийгөө өмөрч жинхэнэ сэтгэлээ нув. Гэвч тэр өдөр шахан дүүний утас компьютерийг хураан авч өргөв. Санзи гэхдээ би түүнд сайн гэдгээ нугал ёстой байх гэж бодно.